За сайн бацгаанууд та бүхний өдрийн мэндийг хүргэе. За миний танилцуулгын агуулгын хувьд бол шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал буюу одоо өнөөдөр хүртэл юу хийж хэрэгжүүлвэ. Хоёр дахь агуулгын хувьд бол шүүгүүд захин технологи нэвтрүүлэхэд тулгуурлаж буй асуудал гэсэн сэдвээр танилцуулдаг нэ. За шүүгүүд захин технологи нэвтрүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг танилцсан байна. За 21-р зуунд мэдээллийн технологи улам эрчимтэй хөгжиж, богино хугацаанд санаанд оронгүй олон зүйлийг нээж өгснөөр бидний өдөр тутмын амьдрал технологитой холбоогүй юм гэж байхгүй болж нийгмийн бүх салбарт хүч төрн орж ирж байна. Энэ ч утгаараа дэлхийн улс орнуудын шүүгүүд захимжих асуудал энэ төргөний шаардлага болон тавигдах болсон. За өргөн модон газар нутагтай байгалийн эрсдэс тооцоололтой хүн амжихаас суурьсан манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлиг амжилттай хэрэгжүүлж шүүхийн үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, шүүгээр үйлчлүүлэгч иргэдийн зардал чирэгдэл цаг завыг хэмнэх явдал чухал ажиллагатай. За ингэснээр шүүгээр үйлчлүүлэгч иргэн бүр хэрэгцээтэй үйлчлэгийг шууд хүртэх боломжтой болж олон нийтийн зүгээс шүүхийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт сайжирч шүүхийн үйл ажиллагааны талаар үнэн зөв ойлголт олно гэж үзэж байна. За хийж хэрэгжүүлсэн ажлуудын хувьд бол шүүхийн шийдвэрийн захин сан 2012 оноос хойш ажиллаж байгаа. За ингэснээр дурын хүн интернетээр шүүх цэгийн рүү ороод шүүхийн шийдвэртэй танилцж судалгаа тайлбарлах анализ хийх боломж бүрдэж шүүхийн шийдвэр олон нийтийн хяналтанд орсон. За өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн захин санд 400 орчим мянган шийдвэр байрлсан. Өдөрт 10,000 хүн ханддаг болсон. Ийм томоохон хэмжээний сан бүрдээд байгаа. Энэ нь бол бас шүүхийн нээлттэй байдлын хамгийн том хэлбэр юм аа. За ямар ч байсан бүх шүүхүүд бол захин хуудастай болсон. Энэ захин хуудасаар шүүхийн үйл ажиллагааны мэдээлэлтэй бас нэлээд хөгжчихсөн байж байна. За шүүхийн ерөнхий зөвлөлийн байр шүүхийн даатгал төвөг байгуулж нийт шүүхүүдийг шилэн хадлын нэгдсэн сүлжээнд холбосон. За ингэснээр шүүхийн мэдээллийн технологийн хийх бүрдэж нэгдсэн систем ажиллуулах шүүхийн хоорондоо мэдээлэл солилцох боломж үүссэн. Энэ бол мэдээллийн технологийн хамгийн том суурь нөхцөл. За эрүүл эрхэн захиргааны хэргийн шүүхийн тусын онцлогийг тусгасан нэгдсэн системүүдийг ашиглан байгуулсан. Ингэснээр тэр нөхөрлөлт ирэхээс эхлээд анханд олзоор хяналтын шийдвэр шүүгүүд эцэслэн шийдвэрлэх бүх процесс бүрддэг болсон. Хэргийн явцын судалгаа тайлбарлаад болсон, тайван зарцуулах цаг болсон. Анханд олзоор хяналтын шийдвэр шүүх болон ижигчлийн шүүгийн хооронд хэргийн мэдээллийн захин хэлбэрээр шийдвэрж ажлын давхарлыг байлсан. Тэр ойлгох хүний зүйлс шалтгаалгүйгээр програмаар хөрвүүлж болсон. Шүүгч өөрийн бодлого өслийн үйл ажиллагаанд хяналттай болсон. Хэргийн шийдвэр ажиллагааны журналистээс болсон зэрэг болсон. Иргэний хувьд бол иргэний хэргийн орцсон интернетээр хийхээ явцыг үзэх боломжтой болсон байна. За шүүгчийн бас нарийн бичгийн даргын ажлуудын хойд татах болсон. Иргэний хувьд бол бодлогын байгууллагаас бодлогын мэдээлэл татдаг. Эргээд шүүхийн шийдвэр үзэх хийхэд газар бодлогын байгууллага шүүхийн эрүүгийн шүүхийн тогтоодын мэдээлэл өгсөн байна. За шүүх болон шүүхийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааны шаардлагатай бусад системүүдийг бас ашиглан авсан байна. За жишээ нь нэвтрүүлэн жуулчдын систем. Энэ бол шүүх өмнөх шийдвэрийн ажиллагаа болгоомжтой бас шүүхийн хэмжээний статистиктэй бас хэмжээний хэмжээлж харагддаг байгаа. Системүүд шүүхийн процессын багтаах. Иргэдийн төлөвлөгчөөс тийм аа. Анхаарчтай шүүх болон бүртгэнтэй шүүх болон иргэдийн төлөвлөгчийг санамсруулах болоос сонгоо олцох хэрэгтэй. Энийг бас хэрэгжүүлэхээс сан үсгийн сангаас иргэдийн төлөвлөгчийг сонгож олцох байгаа нэг шүүхийн хэмжээ. За EOS системийн шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн. Нэг бол одоо шүүхийн хэмжээний дотоод мэдээлэл бичиг өөрөөр даалгавар ажлын төлөвлөгөөнийг бэлтгэх гэсэн модултай. Экстер бол бичиг шүүхүүд цаасаар ихэд тэндээс тэрээс цаашаа болоод захимаар явдаг гэсэн. Тэгээ шүүхээс гарахтаа шүүхээс зүйлээс гарахтаа цаас болоод гардаг. Шүүх үндсэндээ шүүхийн дотоод үйлдэл ерөнхий зөвлөлт дотоод үйлдэл хийчихсэн. За хүний нөөцийн хувьд бол
шүүгч ажлуудын анкетын мэдээлэл болон бус мэдээллүүдийг бүртгэж эндээсээ бол хөгжлийн тайлан статистик судалгаа. За одоо 25-аас 40 насны хэдэн шүүгч байна? Хэдэн захиргааны ажлуудын дурын статистик шаардлагатай мэдээлэл болсон байна. За киоск систем баг шүүгүүдийн байгуулсан 9 төрлийн нэгээс тодорхой мэдээлэл иргэдийн шүүгүүд үйлчлүүлэх иргэдийн хийг хангах мэдээлэл шүүх мэдээллийг хангах зорилгоор 9 төрлийн мэдээлэл өгч байгаа. За жишээ нь улсын нөлөө харамжийг улсын нөлөө харамжийг тооцоолоор хийгээд өгчихсөн. Хэмжлэлийн загваруудыг хийгээд өгсөн. Ямар хөдөлгөөрүүд байх юм. Шүүгчийн болон захиргааны ажлууд өгсөн зүйл дагуулах хэрхэн яаж хаашаа хандах вэ? Техникийн мэдээлэл. Тэгээд эргээд бас шүүхийг өгүүлдэг. Шүүхтэй санал хүсэлтийг илгээдэг. Ийм боломжтой болсон байна. За захин төсөлтийн систем гэж байна. Энэ бол сервис үйлчилгээний систем. Одоо програм үйлчилгээний сүлжээний орчин бол шүүхийн янз бүрийн асуудал гарах тэрийг мэдээлэл өгсөн шийдвэрлэдэг. Энэ бол боочмууд өглөө цаар ярьдаг. Ийм бичлэг албан бичиг бичдэг. Facebook чатаар холбогддог янз бүрийн шугамар гэдэг ийм асуудал одоо энэ шийдвэрлэлүүд өгч байдаг. Тэнийг бүгдийг нэг цонхоор явах үүднээс бүх шүүгүүдэд нэмсэн хүсэлтийн систем бүтүүлээд тэрүүгээр л хүсэлтээ явуулдаг. Мэдээллийн төлөөлөлт системийн хүслийг шийдвэрлэж тэрүүгээр нь хариу ханддаг. Эргээд тайлбар. Ер нь аль систем ямар газраа юм асуудал гарч ийн ямар асуудлуудыг шийдвэрлэж гэдэг юм статистик. За хамгийн сүүл захирал долооны систем гэдэг хор системээс 18 төрлийн мэдээллийг татуулсан програм бэлэн болсон. Энэ дээр том баримс ашиглаж байгаа. Энэ системээр бол иргэний захиргааны иргэний шүүгүүд бол хэрхэн шийдвэрлэх ажиллагааны хэрэгцээ маш их. Бусад төрлийн улсын бүртгэл татвар нийгмийн даатгал ихэнх бусад төрлийн байгууллагаас бол маш их мэдээлэл аваад тусгах холбоотыг авдаг. Энийг бол тодорхой хэмжээнд багасгах систем нэвтрүүлсэн. Одоо ингээд шүүгүүдэд танилцуулаад 2020 оноос гэж нэвтрүүлэх болон болоод ихтгэл ажлыг хандаад явж байгаа. За гэх мэт одоо ингээд бусад програмын үндсэн иргэний захиргааны иргэний шүүгүүдийн системд үйл ажиллагааны системээс гадна нэг юм 18 систем байдаг юм аа. За техник хангамжийн хувьд бол орсон шүүгч ажилтнууд бол компьютер, принтер, канон, зургийн аппарат, проектор, свич, рутер, телевизор, хяналтын камер гэх мэтлэн ер нь том тохиомжтой тодорхой хэмжээнд хангагдсан. Хэдийгээр нь тодорхой хэсэг нь хуучилсан ч гэсэн орсон компьютер бүх шүүгч гэдэг тийм ойлголт байхгүй байгаа. Тодорхой хэмжээнд бүх шүүх хурдтаны дууд усыг бичиж архивж байгаа. За энийг бол нээлттэй шүүх хурдтаны бичлэгийг шууд дамжуулан үзэх боломжтой. Мөн хэрэгэн оролцогч ёсцсон ороо давзаалт болон хилтэй шидтэй шүүх бичлэгийг боловлон авч нөхөж үзэх боломжтой болсон байна. За онлайн хурлын төхөөрөмжийг нийт шүүгүүдийн байрлуулсан ажиллаж байгаа. За дурын үед орон зайны сүлжээ таалан шүүх хооронд сургалт семинар шүүх хурлууд хийж байгаа. За энэ бол сүүлийн үед шүүх хуралдаанд ашиглагддаг болсон. Монголын одоо нэг том газартай онцлог болоод тэр жил бүр нэмж байгаа 2014 онд 4-5 шүүх хуралдаан хийжсэн бол 15 онд 100 болоод 16 онд 500 болоод ногцсон мэдээд 18 оны байдлаар 18 онд зөвхөн 1700 болсон. 29 онд одоогийн байдлаар 2000 гараад ирчихсэн байж байна. Энэ үйл байдал ингээд бол цаашаа нэмэгдээд онлайнаар шүүх хурлааны байдал нэмэгдэж байна. Үр дүнгээ өгч байгаа. Одоо жишээ нь бол баярлал болж байгаа шүүх хурлаанд илэрх мэдлэг байраас орж ирж байна. Энэ бол бас иргэдээс их талархал хүлээдэг ажлын нэг байна. За мэдээлэл аюулгүй байдлын хувьд бол бас яаж урьдчилан сэргийлэх вэ? Энэ талаар бол ингээд яригддаг асуудал. Тэрнээс л одоогийн төвшин нөхцөл байдал юм байна гэдэг нь өөрөө янз бүр байдлыг үүсгэж учраас байдаг. Гурван зүйлийг онцлоод ярьж хийж байгаа юм чиглэлээр. За шүүхийн иргэд зөвлөлийн дээр байгаа шүүхийн датаг төвийг авчирсан. Тэр зогсолтгүй ажиллах хэрэгтэй. Тав тасрахад бол тав өгч тодорхой хугацаанд байна. 5 секундын дотор дизелийн моtor холбогдож нэг бас цалинаар ханддаг байна. Тэрнээсээ бол тасралтгүй ажиллагааг нь хангаж байна гэсэн. За нэг үе бодоход шүүгч ажилтнуудын компьютер бүгдэнд нь лицензтэй вирусны баримтууд болчихсон. Энэ үгс нэлээд дэвшил байна. Өмнө нь бол бас
энэ шаардлагатай мөнгө асуудал хэрэгтэй бас их мөнгө зарлаж байна. Үр дүн байгаль өмч гэдэг юм те. Одоо бол ямарсан сүүлийн хэдэн жил бол ингээд энэ програмыг суулгаад ингээд хөвшээд энэ бол зайлшгүй шаардлагатай. За хамгийн сүүл нь Герман улсын хамтлагийн нэг төслийн санхүүжлэх хавчгийн шинжтэй үйл хариу үзүүлэх хамгаалах мэдээлэл боломжтой юм. Мэдээлэл аяг байдлын хамт хөрөмжүүдийг хамгаалсан. Хүлээн авч ажиллаж гисэн. Ажлуудаа хамгийн эхлээд ажлуудаа эхлэхэд ерөөсөө шууд хавчгийн шинжтэй үйлдвэрүүд мэдээлэл хийсэн. Тэгээд нэгээр ингээд төгөл үзэхэд яг хавчгийн шинжтэй биш ч гэсэн ерөөдөө халдлага биш ч гэсэн халдлагын шинжтэй үйлдэл байна гэдэг нь тодорхойлсон. За гэх мэтлэг одоо энэ улсын дата түүний хэлбэр байдал дээр хязгаарч байна. За энэ бол нөгөө дөрөвний дараагийн хэлбэг 1.5 тэрбум өртөгөхийн зохистой хөрөмж хэлж байгаа. За захин архивын хувьд бол захин архивын системийг нэвтрүүлээд тодорхой цөөн тооны шүүхүүдээр ажиллаж эхэлж байгаа. За энэ нэг цаасан суурьтай энэ баримтуудын 4.5% одоогийн байдлаар захин хэлбэрт шилжүүлсэн. За шүүхэд өндөр хурдны 5 сканер өсчлээд ингээд яваад ажлуулаад захин хэлбэрөө оруулж байгаа. Гэхдээ 716 мянган орчим хэрэг баримт байдаг нь ойролцоогоор 80 сая хуудас. За энийг одоо байгаа сканераар ингээд явах юм бол 52 жил шаардлагатай. Тэгээд энэ чинь яг одоо байгаа баримт нь шүү дээ. Тэгээд нөгөө түрүүчээс ингээд хацрагууд үйлдвэрлэгдэл цаас үйлдвэрлэгдэл байгаа ш. Тэрний араас явах бол энэ 54, 55 гэдэг олон нэмэгдэх шаардлагатай. Тэгэхээр энэ дээр тусгай төслийг хэрэгжүүлэх шаардлагатай, том хөрөмжөөр хангах, нийт шүүх хэмжээ нэгдсэн систем хэрэгжүүлэх гэдэг үүний том асуудал байгаа. Яонд энэ захин хавцдаг гэдэг ойлголт бий болох юм бол захин архив үүсгэх шүү бий. Дахиад ингэж сканлах шаардлагатай. За ер нь шүүхийн захимжлалтыг ингээд товчхон ингээд базаад ингээд ярих юм бол за шүүхийн өмнө шүүх цэгийн шүүхэд хандахын өмнө шүүх цэгийн тодорхой мэдээлэл авсан шүүхүүдийн утас, факс, имэйл, веб хуудас, хэргийн хариулт гэх мэтлэгийн мэдээллийг авчиж байна. За улсын нэмэлтийн боломжийг тооцоолоод үзэж байна. За ер нь мэдээлэл авлагын чиглэлийн мэдээлэлтэй харчин. За тухайн шүүхийн захин хуудсаас тодорхой мэдээллүүдийг авчиж байна. За киоскийн түрүүний 9 минутын киоскоор бас тодорхой хэмжээний мэдээллүүдийг аваад бас нэг шүүхэд би хандахтаа би гэх хэвээр байна гэдэг ойлголтоо авч байна. За улсын тэмдэгтэй хөрөмж гэрээгээ киоскод төлөд хэлчихлээ. Энэ мэтлэг энэ захин үйлчлэг л дээ. Захин шүүх дотор бол заримчаас шаардлагатай том хөрөмжөөр хангагдчихсан. Тэгээр одоо хууч зарим хуучсан ч гэсэн интернет болон шүүхийн зөвлөлийн дата төрөлтэй ингээд шилэн хатар болгочихсон. Хэргийн програм оруулсан. Шүүхийн хэргийн явцад процессыг нэгдсэн систем бүртгэхийн хийдэг болчихсон. За хол системээс мэдээлэл авчихсан. Тоонлаар үсгэжлээд болчихсон. Хэргийн оролцогч ялсын занаас шүүх хурданд оролцуулдаг болчихсон. Шүүх хурдны хавьчлалыг хийдэг болчихсон. Тодорхой мэдээлэлээр тайлан судлаад болчихсон. Шүүхийн дотор гадна олон нийтийн хэсэг хяналтыг хангалттай болчихсон. За тухайн шүүхэд мэдээлэл технологийн үйлчлэг үзүүлэх мэдээллийн технологийн мэдлэлтэй болчихсон. За гэхдээ энэ эдгээр үр дүнд ямар ч байсан шүүхэр үйлчлэгч иргэд шүүхийн захиргааны ажлууд бүгд мэдээллийн технологи чухал юм аа. Үнэхээр шаардлагатай гэдэг бол ойлгохтой болчихсон. Зүгээр нэг дутагдaltaй хүндрэлтэй асуудал нь угаасаа хойшлоод өгсөн цаасан хавцдаг байх хэрэгтэй гэдэг бол цаасан хөтөлбөр байх хэрэгтэй гэдэг бол байгаа учраас энэ бол цаасан хавцдаг гэж явдгаар явж байгаа. Захин бол хажууд нь давхар байлаа. Энэ бол нэгсэндээ бол хоёр ажил болж байгаа гэж болж байна. Энэ их асуудал байна. За шүүгээс гараад бол дазаалт хангалттай шүүхэд нөгөө хэргийн мэдээлэлээр захимаар явуулж байгаа. Цаасан хавцдаг гэдэг нөгөө шүүхээс цацаад авчдаг. За шүүх цэгийн дээр юу хэрэгийнхаа шийдвэрүүдийг тавьчихдаг. Байгууллагын төрийн нууцтай холбоотой бас гэмлийн аваад байдаг системийг тавьж байгаа. За эрүүл бол улсын ерхий прокурор шүүхийн шийдвэр үүсгэх ерхий газар мэдээллийг захимжлаад татж байгаа. За захимжлалтын ингээд базаад энд авч хэлэх юм хөө. За толомдож байгаа асуудлын хувьд бол эргэцэн орчин байна. Эрүү болон иргэн захиргаа, цагааны иргэн материал болон процессын хууль нэрхэд захимжлалтын үйл явц төр тодорхой хэмжээний саатай болох байдлаар ажиллаж байна. Дээрээс нь мэдээллийн технологийн чиглэлээр бас хууль байхгүй Монгол улсын хувьд бол
нэг хууль нь болохоор захин гараг эсрэг тухай хууль, аян бол үнэхээр зайлшгүй шаардлагатай захин орчин тухайн баталгаажуулах хэмжээ гэдэг нь тодорхойлдог юм. Гэхдээ энэ бол мэдээллийн технологи гэдэг юм зүгээр нэг жижигхэн хамтчлал. Мэдээллийн технологи гэдэг энэ зохицуулсан хууль байхгүй. Энэсээ болоод байгууллага гаргал өөрөөсөө технологиг сүүлдэр захин бодлогын 4 оноос яхад талхиныг харахад 16 улсын 100 гаруй системийг ашиглаж байна. Тэгэхээр нэгдсэн бодлого байхгүй учраас ингээд байгууллага хоорондоо мэдээлэл солилцох хүндрэлтэй болчихсон. Тэгээд аль технологи руу лицензийг төлөх үү гэдэг бас хүндрэлтэй болчихсон байж байна. Дээрээс мэдээллийн технологийн үйлчлэл бас чи ийм хийх ёстой, тэгэх ёстой гэдэг нь үйлчлэгэнд бас бодлогын асуудал бас гэдэг нь тодорхой биш. Байгууллага өөрсдийнхөө журам болон ажлын байдлыг тодорхойлдог заагаад өгчихсөн. Тэгэхээр мэдээллийн технологийн үйлчлэлд нь өөрсдөө ч хүртэл хоорондоо бас хүндрэлтэй байна. Босод одоо нэгтлэн бодох бүртгэлийн тухай, барилгын тухай, хуульч хэрэгцсэн байдлын тухай, шүүгч хэрэгцсэн байдлын тухай гэдэг ер нь ажиглаад хаад бол тодорхой мэргэжил салбаруудад бол ингээд зохицуулсан хууль байдаг. Мэдээллийн технологи болохоор ингээд шинэ болоод тэр юм хууль байхгүй гэсэн маш их замааргүй байсан ч гэсэн байж. Тэгээд сүүлийн мэдээллийн аюулгүй тухай хуулийг бодлуулахад нэлээд үзээд ерөөс бодлохгүй ингээд сонирхоод явж байгаа хөвчлэгээр. За санхүү хөрөнгө оруулалтын сервер том хоёр дахь одоо асуудал нь санхүү хөрөнгө оруулалтын асуудал сервер том төхөөрөмж өвчин шатлыг нэмэх сүлжээнээс улсын өргөх нөгөө програм техник хангамжийг лицензүүдээ сунгах энэ боломжтой тодорхой хэмжээний зардал шаардлагатай. Энэ дээр бол за одоо сүүлийн шүүхтэр гэхэд сүүлийн жил хөрөнгө оруулалтын төсөв байхгүй учраас ингээд том хөрөнгөжүүд шаардлагатай том хөрөнгөжүүд авч чаддаг. Иймэрхүү байдалтай байгаа. За мэдээллийн технологийн одоо гол асуудал гэх юм бол мэдээллийн технологи хүний нөөцийн асуудал болсон. Төрийн байгууллагууд мэдээллийн технологийн хэрэгслүүдэд цалин байгаагаар бус байгууллагатай харьцуулахад энэ нэг сүлжээний цалин зохиолч алж байгаа байхгүй. Гэхдээ одоо бусад хоёрын хвшил болон гадны улсуудтай харьцуулахад маш бага байдаг. Ингэснээр төрийн байгууллагын мэдээллийн технологийн хүний нөөцийн асуудлыг яаж болох вэ? Тэгээд ер нь бол одоо Монгол улсын асуудал болж байгаа юм. Харин хэмжээний төгсөлтөөр цөөхөн болсон. Дээрээс нь бусад улсууд өндөр цалин ажилласан. Тэрс мөн Япон бол манай програмчдыг аваад өндөр цалин ажиллуулсан гэсэн. Тэнгиснээр бүр одоо төрийн байгууллагын хувийн байгууллага гэсэн 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллах болтгоо болоод эхэлчихсэн. Иймэрхүү байдалтай байгаа. За энэ захин шүүх захин хацдаг гэдгийг ер нь зөв товчхон ингээд базаар маш энгийн хэлбэрт харуулахыг хичээлээ. Тэгэхээр энэ голыг одоо шүүх гэдэг ойлгоход бол шүүх рүү захин болон цаасан хэлбэрээр ханддаг. Хэд нэг хэрэгсэл бодлого байдаг. За захин хэлбэрээр бол цааш ингээд захимаар явуулдаг нь ойлгомжтой. Цаасан хэлбэрээр өгөхөд бол шүүх рүү сканер тэрнээс захин болоод тэгээд нөө захинтайгаа нийлээд цааш нэг хэлбэр ойлголтод оруулаад нэмэлт нотлоход тэгэхээр захин юу захин хэлбэрт оруулаад за шүүх дотор бүх ажиллагаа бол захимаар явуулсан. Энэ бүх баталгааж тоон барьсан юм. За хэрэг хурц нотлохоор үзэл бол мэдээлэл шүүх хурцтай шийдвэр авч байна. За шүүх хурцтайг бол яг захимаар юу онлайн хийж болно. Гэхдээ бол яг компьютер дээр файл ингээд энэ дээр өнгөрсөн жил бас Германы олон улсын хамтын ажиллагааны нэг хэрэгслэн эмчилгээ бидэд одоо прокурор цагдаа шийдвэр үүсгэх шүүхээс ингээд бий болцсон ингээд Германы шүүх. Тэгэхэд бол шүүхийн тангууд ингээд харахад хойно том хэлцтэй тэн дээр захин хэвцтэйгээ харуулаад ингээд шүүх цаа гэдэг юм байна. Хэрэг олгогчд нь хүчээс суучдаг. Гэхдээ тэнд ямар нэгэн цаас баг. Тийм байлээ. За тэр эндээс гарахтаа бол шүүхээс гарахтаа энэ мэдээж энэ цаасаар хүн өгж болно. Одоо настай хүн байж болно. Одоо технологи дэмждэг хүн байж болно. Тэдний шүүхэд хандах эрхийг бас хааж болохгүй учраас цаасан хэрэг байна. Шүүх дотор бүх юм л шалтгаан. За гарахтаа мөн адилхан захимаар байна. Бас цаасаар шаардлагатай цаасаар гаргаж байна. Хэрэг олцогч нь. За энд бол архив гэдэг захим архив гэдэг бол өөрөө шууд юм болж байна. Архив бол энэ сандрууга хандаад архив бүх үйлчлэгээр үзүүлээ шаардлагатай хэлээд ингээд ажилладаг байна. За бусад байгууллагууд руу захин болон цаасан хэлбэр. За үндсэндээ захин шүүх гэдэг зүгээр давчхан энгийн хэлбэрээр нь ойлгомжтой байх хэрэгтэй. За хамгийн сүүлээс л би энэ шулууны цаг хугацааны шулууны төсөөлөд бас 5-10 жилийн өмнө одоо 2009 он таны хаалцтай байв.
таны ажиллаж байсан байгууллага ямар шууд төвшөндөө захимжлал. Таны одоо үйлчлүүлж байгаа бус төрийн байгууллагын байгууллагын захимжлал ямар байх? 14 онд ямар болоо? Одоо ер нь ямар шууд төвшөнд хүрээд байна гэснээр одоо үзээ гэсэн. За шүүхэд бол 2009 онд бол цөөхөн эдэн шүүхний боцтой дотоод сүлжээнд очихсан. За 2000 оны энэ сүлжээс 2000 оны ихэнх төслийн байгууллагаас очихсан компьютертэй техникийн бүрийн үйл системүүд шинжлэхсэн бол маш их гацалттай болчихсон. Тодорхой хэмжээний интернеттэй гэхдээ жаал програмыг ашигладаг. Тэр нь болохоор локал хэмжээнд ажилладаг учраас зах хяналтын шийдвэрийн шүүхүүд хаалт хэмжлэх чадварыг айлт бүртгэдэг иймэрхүү байдалтай байсан. 2014 онд бол дата төрийн байгуул шилэн кабель холбосноор бол бүх одоо өнөөдрийн танилцуулсан хэмжээний олдод хүрсэн байгаа. За цаашаа 24-29 он гээ бол бас энэ хурдаар яваад байгаа бас боломж байна. За энэ дээдлийн зураг болохоор энэ ерөнхийдөө ирээдүйд би өнгөрсөн жил нөгөө Хэсэн мужийн шүүхийн зургийг сонирхол гэсэн. Ирээдүйд иймэрхүү ажлын байртай болж магадгүй. Ерөөсөн цаас үзэг интересаар байхгүй. Тэгээ таан гараас зуртай зурдаг юмтай ингээд хоёр дэлгэцтэй нэг дээр хацдаг гадаг нэг дээр хоол яаж юм ингээд юм авчиж ингээд явдаг. Иймэрхүү загвар байт юм байна. За мэдээж энэ ингээд хөгжил нэг тийм болохгүй болохгүй байхгүй. Одоо бусад улсуудын загварууд байна. Тэрийг Германы, Хятад, Япон, Солонгос, Хятад, Америк бидний монголчлоод болгоч болж байгаа. За энэ дээр ямар асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй вэ гэхээр энэ бодлого юм байна. Бодлого гэхээр төрийн зүгээс бол хууль, дүрм журам, за дунд урт хугацааны төлөвлөгөө, жил болгоны төлөвлөгөө эдгээр бас хэрэгжих хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал байгаа. Энэ их хэмжээний GPG тайлуудыг хэмжүүлэх өргөн хэмжээний сүлжээний зурс хэрэгтэй. Хэд хэдэн нөөц 100% захин хилжих юм бол нөөц дата төвөдөлтэй байх хэрэгтэй. Аль нэг нь одоо бас унахын нөгөөд нь ажиллаж байдаг. За энэ дээр иргэдийн захин иргэн одоо иргэд болон одоо шүүгчдийн захин ажлуудын захин нөлөөийг бас дээшлүүлэх. Гэх мэтлэгийн иймэрхүү үндсэн асуудал байна гэж бодож байгаа. За ингээд нэстэ туслаа анхаарлаа хандуулсан баярлалаа.